Одооноос нэг 2 жилийн өмнө 2 жил гарангийн өмнө бол Монгол Ардын нам бас нийслэлийн Монгол Ардын нам стратеги тактикээ бол ярих нэг юм хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Тэгэхээр бид нар бас энэ хин алдаж хин одоо энэ бичлэгийг гадагшин гэсэн хууль хэлтийн байгууллага бас давхар шалгуулна. За сандуу чинь тайлбарлаа. Ер нь бол яг өдөр санхүүжилтийн яг төлөвлөлт хийсэн байгаа. Тэгээд түрүү хамаад би хэлчихсэн. Ирээдүйд бид нар яг ашгаа ингийн явж. Тэгэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг одоо байгаа агентлаг яам там хүмүүс хөөдөлтөд хүмүүс асуул орон нутгийн биш бүгднгийнх нь албан шилэг гаргаад авсан байна. Тэгээ энэ дэр хин ажиллах уу ямар одоо өнөртөгтэй байх уу гэдэг юм ийм л нууцлалтай байх хэрэгтэй. Тэгээд тэрийг бид нар за чи яг энэ дэр очих юм. За доороо 5 хүн одоо удирж ялах энэ 5 тэгээ ийм тэдний санхүүж босож ирэх гэдэг ийм нууц таалбар гэдэг. Энэ бол хоор орондоо тус тусдаа байна гэсэн. Хотын бас хор хийсэн. Хийцэн бүх одоо гараар тань үзүүлчих задар энэ бүх задар. Энийг бол бид нар тань ойлгохтой юм бол гэсэн. Энэ бол бид нар санхүүжсэн 1 2 3 дугаар хэсэг гэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь нөгөө бүх гişүүжийн татвар хураамж байгаа. Гэхдээ бид нар бол байгууллага дээр бол доотлол нь хэлцээний дараа ахлах мэргэжилт хүртэл яснаас мэргэжлүүдийг бол оруулаа. Ахлах мэргэжилтэн хэлцээний дараа тэгээ санхүүгийн хэрэгтээ тэгээ дарга дид дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээ. Тэгэл ерөөсөө эртнээс хүмүүсээ байршуулаад бид нар мэдээж бид бүгдийн солино шүү дээ. Тэр мэдээж одоо хүмүүсээ бид ажил төрөлтэй болгоно гэсэн санаа. Тийм бол энэс бид нар босоход зорилго хэд нэг тооцлоо. Ер нь бол нийслэлээрээс нэг жаахан. За одоо хэрэг газрын дарга гэж доор нь одоо хэдүүн байна. Чи нэг юу та хаана тоотон. За ингээд одоо тоотон бүгд ингээд залгаж гарцсан. Хөө одоо хүмүүс. За жишээ нь хууль эрх зүйн хэлцэх чинь те дарга нь байна те. Ингээд ард нэг хэлцээний дарга байна. Ахлах мэргэжлэн гэдэг энэ энтэй бид харсан. Бүгдийг ингээд хараад тойргийн систем энэ 3-ийнхаа ямиг л одоо тий авчин төвлөрөө. Тэгэхээр яг бол энэ хүндэд бид бас ганцхан мөнгө хэлнэ. Чи энийг л авах шүү тий. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй. 12 оны сонгуульд бид хэдэн төгрөг өгсөн. Тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээд тэгээд тэрэнд нэг зөвхтөө өгөөд оруулсан шүү дээ. одоо хамгийн замбрааг байгаа л намзах байна.